За аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчид 2018 оны 8 сарын 1-ний өдөр хуралдаад аймгийн иргэдийн хурлын одоо ээлж 6 дугаар хуралдааныг бол энэ 8 сарын 22-ны өдөр хийхээр ингэж зарласан байгаа. Энэ асуудал маань 21-ний өмнө нэг өдрийн өмнө бид одоо тэргүүлэгчд хуралдаад аймгийн иргэдийн хурлыг зарласан. Тэгээ энэ 22-ны аймгийн иргэдийн хуралдаар нь хоёрхан асуудлыг хэлцэх байсан. Нэгдүгээр аймгийн засаг даргын үйл ажиллагааны одоо мөрийн хөтөлбөрийн хагас жилийн тайланг одоо нийт одоо хурлын төлөөлөгчөөр хуралдаанаар авч хилцээд бас үнэлт өгөх. Энэ одоо 6 сарын хугацаанд, 8 сарын хугацаанд аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт нь одоо ямар байдалтай хэрэгжиж явж байгаа тухай бид нар үнэлт өгөх байсан. Хоёрдугаар тус нь төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудлыг хилцэх. Ийм хоёр асуудлыг хилцэхээр бид одоо 22 хоногийн өмнө одоо аймгийн засаг дарга түүний хамгийн газарт бол бичвэрэнтэй явуулсан. Өчигдөр 21-ний өдөр хуралдаад аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгч бас хуралдсан байгаа. Энэ хуралдаар ямар асуудлыг бид хилцсэн вэ гэхээр энэ аймгийн засаг дарга маань өөрөө энэ аймгийн иргэдийн хурлаа үл хүндэтгдэг болсон. Аймгийн иргэдийн хурлаас гаргасан шийдвэрийг одоо үл тоодог болсон. Нутгийн өөрөө өдөр тусмыг тэр орон нутгийн хамгийн дээд байгууллага болох тэр өөрийнхөө томилогдсон тэр байгууллагынхаа үгийг ерөөсөө шийдвэрийг ерөөсөө дандаа эсрүүцдэг, шүүхцэлцдэг. Энэ аймгийн иргэдийн хурал, аймгийн засаг даргын одоо үйл ажиллагааны одоо уялдаа холбоо гэдэг нь байхгүй болцсон байгаа. Ийм учраас бид өчигдөр хилцээд энэ аймгийн засаг даргын итгэл үзүүлэх асуудыг дахиж хилцээ гэдэг ийм асуудлыг бид нар өнөөдрийн хуралдааны одоо 22-нд болох ёстой энэ хуралдаанууд одоо хилцэх асуудлын дараалалд гэж оруулсан байна. Гэнт аймгийн засаг дарга маань өчигдөр одоо өөрөө байхгүй мөртлөө онцгой комиссийг одоо Улаанбаатар хотоос шууд удирдах дарамтлж хуралдуулаад Ховд аймагт гарсан боом өвчнөр далиндуулж олон нийтийн одоо янз бүрийн одоо цуглаан, хурал хийхий бол ерөөсөө аймаг орон нутгад даяар бол хоригдсон байна. Энэ одоо нэгдүгürt ажлаа төлөвлөж чаддаггүй төрийн байгууллага, аймгийн засаг дарга түүний хамгийн газар 21 хоногийн өмнө одоо бид нар ажлаа ингээ хилцэх асуудлаа ингээ төлөвлөлээд ингээ гаргаад ирсэн байж байгаа. Аймгийн иргэдийн хурлыг бойкотлж байгаа юм шиг. Аймгийн иргэдийн хурлаа доромжилж байгаа юм шиг өнөөдөр. Ийм өөрийнхөө эрх мэдлийг ард түмний энэ сайн сайхны төлөө энэ төрийн одоо үйл ажиллагааны зогсолтгүй, тасралтгүй байдлыг одоо хангах биш. Энэ төрийн үйл ажиллагааг бол гацаадаг. Одоо өөрийнхөө эрх мэдлийг одоо буруу тийшээ ашиглах тал дээр бол сүүлийн үед бол манай энэ аймгийн одоо Монгол Ардын намын энэ эрх баригчдын удирдлагуудын одоо энэ өвөөгүй шийдвэрүүд бол үнэхээр ард түмний дунд бол Монгол төрийн нэр хүндийг төрөөд эдэлдэг энэ сайхан ард түмний дотор одоо үнэхээр төрийн нэр хүндийг бол унгааж байгаа. Эндээс шалтгаалж бүх шатны төрийн байгууллагын үйл ажиллагаа зогссон байна. Аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгч өнгөрсөн 8 сарын хугацаанд 2 удаа хуралдсан. Тэр ажлаа тайлагнадаг. Энэ аймаг орон нутгийн нийгэм, эдийн засаг бүхий л үйл ажиллагаад заавал тэргүүлэгчтэй хуралдаанаар тогтоол гарч дээшээ бичгээ явуулдаг. Аймгийн засаг дарга түүний хамгийн газар холбогдох байгууллагуудад бол чиглэл өгдөг, үүрэг өгдөг. Ингэж энэ төрлийн ажлыг хурдан шуурхай хөнгөн ийм үйлчлэгийг бол ерөөсөө бүх шатнд таслан зогсоосон байгаа. Энэ юунаас улбаатай гэх юм бол энэ одоо эрх баригчдын ажлаа төлөвлөж чаддаггүй, хоорондоо зөрчилтөө, ямар нэгэн асуудал гараад ирэхэд хоорондоо яриад сайхан эвтэй байдлаар гарцаа олж чаддаггүй, шууд бие биенийхээ гаргасан шийдвэрийг шууд одоо шүүхтэлцдэг. Шүүхтэр очсон тэр асуудал маань өөрөө одоо хэдэн сараар хэдэн жилээр ингээд аймаг орон нутгийн ямар ч асуудыг ингээд гацаадаг ийм байдал бий болж байгаа учраас үнэхээр ардсан нам бол үнэхээр одоо энэ дэр эрс эсэргүүцэж байна. Бас харамслаа илэрхийлж байна. Одоо ятгахтаа биднийг одоо монголчууд чинь үнэхээр одоо бидний аав ээж үр хүүхдээ зөвхөн жишээ аваад игээд ярих. Гэрлүүлээ ихэд хэдэн сарын өмнөөс ажил төрлөөд бас төлөвлөдөө шүү дээ. Өрлөг зарлагаа гэж зөөхөө, хүүхдийнхээ орон гэрийг яаж бэлтгэв гэдэг. Гэтэл 21 хоногийн өмнө аймгийн засаг дарга, аймгийн иргэдийн хурлын ээлжид 6 дугаар хуралдааныг хуралдуулнаа гэдгийг өөрөө мэдсэн мөртлөө яг хурлын өдөр нь, уртлын өдөр нь онцгой байдлын комиссийг хуралдуулж аймгийн иргэдийн хурлыг одоо хорж байгаа хуралдуулах тэр эрхийг нь боож байгаа асуудал бол үнэхээр одоо энэ ажлаа төлөвлөж чаддгүй, энэ төрийн ажлын уялдаа холбоо гэж байхгүй болсон. Ийм л байдал бол үнэхээр одоо бид ард түмдээ ингэж хэлэх шаардлагатай болсон байгаа. Энэ сүүлийн үед манай аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгч нь суралцгаа болсон. Аймгийн иргэдийн хурлын хурал зарладаг, тэрийг нь одоо бойкотлдог, шүүхтэр аваач, захиргааны иргэн шүүхт аваач хоорондоо шүүхтэлцдэг. Эндээс болж одоо төрийн ажил ингэж гацж байна.
Энэ байдлаас үндэслэж улбаалж бид нар юу гэж дүгнэж яах гэх юм бол ер нь аймгийн иргэд дурал ерөөс тарахад маш их ойрцсон байна. Ийм байдлаар болох юм бол энэ хөрөн хоног гэхэд бол үнхээр төрийн ажил бол бүх шатандаа гацх юм байна, явахгүй юм байна. Төрийн нэр хүнд одоо олон төрний өмнө сонгогч төрний өмнө бол үнхээр улан шаландаа очих юм байна. Эндээс бол хэн хохирох юм бэ? Хамгийн том хохирогч нь бол эргээл ард түмэн Ховд аймгийн хөгжил. Ийм учраас одоо бид ардчсан нам бол хэрвээ дараагийн хуралдаан дээр засаг дарганы ийм шийдвэр гаргаад өнөөдөр аймгийн иргэдийн хурлын дарга Хөрөг андын бас нэг юм бичиг ирсэн. Өөрөө энэ хурлыг зарласан мөртлөө хурлыг хойшлуулж өгнө гэж. Бас л бие биенийхээ барьцаанд орцсон. Гаргасан шийдвэрээ Хөрөг хоногийн өмнө гаргасан шийдвэрээ яг хуралдаан болохыг нь яг тэр өглөө нь ингэж цуцалж яадаг. Ийм асуудал үүдэг. Ингээдлэр энэ ажил төрлөө бид нар яаж хийж байгаа? Монгол Ардын нам 16 онд төр барьснаас хойш энэ төрийн ажлыг бол үнэхээр хоорондынхаа дотоод зөрчил, хэрүүл, тэмцлээс болж энэ төрийн нэр хүндийг үнэхээр унгаасан байна. 70 жилийн түүхтэй гэж ярьдаг энэ нам өнөөдөр боловсон хүчний гачаад болцсон байна. Засаглалыг одоо барьж чадах юм чадваргүй болцсон байна. Ийм нөхцөлд одоо бидний хамгийн одоо сүүлийн арга хэмжээ бол иймэрхүү байдалтай одоо хэдэн сар явах юм бол бид манай аймгийн иргэд уралдах ардчсан намын бүлгийн хуралд чинь оролцохгүй. Бид болохгүй бол энэ жагсаал цуглаан хий ард түмэндээ үнэн байдлыг нь хэлье. Ингэжээж энэ аймгийн иргэд уралд тарахгүй бол энэ төрийн ажил гацхан 2020 он гэхэд бол энэ бидний 12-оос 16 онд Монгол одоо ардчсан намын тэр бүтээж босгосон тэр сайн сайхан жишг тэр гайхамшигтай сайхан одоо тэр олон сайхан авууштай ажлууд бол үнэхээр бидний өмнө нурж өмж байна. Аймаг орон нутг маань эзэнгүй байна. Удирдлагууд нь дандаа ийш тийш явдаг. Амралт гэдэг нэрээр одоо бүгд ажлаа одоо салгаралдуулдаг. Ийм байдалтай байх юм бол одоо үнэхээр энэ төрдөө итгэх итгэл хайрын сайхан одоо бас Монгол төрийн маань нэрхэнд одоо олон түмний унжэна гэж бид нар ингэж мэдж байгаа. Тэгээд бид үнэхээр одоо энэ хэвлэлийн байгууллагыг одоо зарлаж одоо олон түмэндээ бас ард иргэдтэй энэ аймгийн иргэд дуурал чинь чадамжгүй болцсон байх шүү. Монгол Ардын намын эрх баригчид өнөөдөр 2 хуваагдсан. 2 бүлгийн даргатай, 2 хурал ийм даргатай, 2 бүлэгтэй. Эндээс энэ Монгол Ардын намын эрх баригчдын дотоод хагарлаас шалтгаалж өнөөдөр аймаг орон нутаг ажил явах болсон гэдгийг бол бид хатуу мэдэгдэж байна. Бидний хамгийн одоо сүүлчийн арга хэмжээ бол ард түмтэйгээ нийлжээж, тав хүнтэй нэгдчихэж аймгийн иргэдийн урлагийг тараахал дахиж сонгуулж, дахиж маш хурдан хугацаанд Монгол төрийг дахиж эмхэлж зохион байгуулахгүй бол ийм байдлаар явах юм бол энэ Монгол Ардын намын одоо эрх баригчдээс бид нэр хөрөө онд юу ч болж харахгүй байна гэдэг юм хатуу мэдгдлийг одоо ардчсан намын одоо даргын хувьд бол би одоо хийж байна. 16 орны сонгуулийн үр дүнд одоо ардчсан нам цөөнх болсон. Ардын нам олон голоод одоо аймаг орныг удирдах яваа. Бид бол одоо сөрөг хүч ингэж ярьж байгаа нь бид нар бол гэтэл өнөөдрийн байдлаар ерөөсөө нөгөө засаглалыг барьж байгаа нам маань ерөөсөө ажлаа хийж чаддгүй. Засаг дарга томилогдсон. Ажлаа хийж чадахгүй нэг одоо иргэдийн урлагийн тэргүүлэгчдүүд хүчгүүдүүлээд орхичихсон. За иргэдийн урлагийн тэргүүлэгч би одоо тэргүүлэгч биш жишээлгээд. Би тэргүүлэгч биш байлаа би бол төлөөлөгч хүн. Үгээ хэлэх хэрэгтэй. Засаг даргыг сонгох хэрэгтэй. Огцруулах хэрэгтэй. Энэ эрхээ эдлэх гээд ирэхээр иргэдийн хуралдаа ирээд сууж байгаа хүн нь одоо үндсэндээ иргэдийн хурал маань эрдэнэ хүрхээ байцсан. Иргэдийн хурал суулгахгүй байх хүсэлтэй болсон хүмүүс. Одоо улсын хурлд үгдийн эрдэнэ дээрээ ирэхгүй байна баг эргүүлэн татнаагаад хуулийн төсөл хэрэгжиж байгаа. Ховд аймагд болохоор эсрэгээр болдог. Хуралдаа ирж суусан хүн буруудад байдаг. Буруудад байна одоо мөнгө аваад байна ийм баг хид хідэн сая төгрөг гинэ өчнөөм яригадад байдаг. Суугаагүй хүн гадаа нөгөө аймгийн одоо энэ хөгжлийг би бол ингээ хараад Ховд аймаг маань үндсэндээ хөгжил урагшаа аймаг маань энэ баруун таван аймагт өрсөлдөж байгаа Ховд аймаг. Энэ өрсөлдөөнд бид нэр ялан дийлэхийн төлөө төрүүлэхийн төлөө явж байгаа. Гэтэл энэ сүүлийн хэдэн жил бол ерөөсөө юу энэ өрсөлдөөд урагшаа явах хоошоо хурцсан гэж хардаг. Нэг л өнгө зүс нь гундчихсан. Энэ гундаг би зөвхөн аймгийнхаа гудамж талбай дээрээс харж байгаа юм биш. Энэ саарл ордон руу ороод яг энэ өнгө зүсийг харж байгаа. Үндэ л эзгөөрөө тэр ажиллаа мэдгүй хүмүүс энэ аймгийн уялдаа холбоо үндэ л удирдах чадахгүй энэ намынхан. Би одоо маш харамсалтай байгаа. Гэхдээ одоо энэ аймгийн төгжрээ гацаа гаргахын тулд бид нэр иргэдийн хурлын төлөөлөгчд хуралдах хэрэгтэй. Маш яралтай шийдвэрүүдээ гаргах хэрэгтэй. Өнөөдөр ажлаас нь чөлөөллөөгөл одоо огцруулж болно. Болохгүй маргааш дахиад огцруулах эрх нь бидэнд байна.
Яаралтай энэ хурлаа гээд асуудлыг шийдэх гэхээр одоо үндсэндээ энэ гасан дундаг гэдэг дарахтаа бол тэмцэж чадахгүй байгаа. Огцруулаад явуулдаг янз бүрийн шүүхийн шатанд энэ иргэдийн хурлын одоо төлөөлөгч нарын бүрийн эрхийг үндсэндээ өгөөсгдөг, шүүхт аваачаад өгчдөг. Энэ маань ерөөсөө иргэдийн хурлыг хүчгүүдүүлж байгаа асуудал байгаа. Хурлын дарган жалгаа байхгүй. Хурлаа удирдах, ажиллуулж чаддгүй, хүмүүсээ зангидж чаддгүй, хурлаа хийж чаддгүй, хурлаа зарлцгаад эргүүлээд өчнөө олон асуудал ажил амьдралаа зохицуулаа гэд 8 сарын 1-нд ирж байгаа бичих штэ энэ чинь. Тэгээ бүгд Улаанбаатар явхаа болоод Улаанбаатарт явж ирсэн ирээл хурлаа хийхээ хүрээд ирдэг. Хурал хийхээ өнөөдөр одоо жишээлхэд хурал хийх боломжгүй боллоо, хойшлууллаа гэдэг. Энэ зүгээр л энэ захирамж гэхэд бас л яг энэ хуралдаантай холбоотой гасан дундаг гэдэг үнтэй холбоотой Монгол Ардын намын энэ дотор хагаралтай холбоотой захирамж байгаа байхгүй юу? Бүр ингээд зөндөө олон бичээ ардан жишээлхэд ингээд бичсэн хуралдаан хийхийг гэж бичсэн байгаа шууд. Хурал зөвлөгөөн семинар одоо цуглаан гэж ярина тийм ээ. Тэгээ хуралдаан гэдэг яг энэ хуралдааныг заагаал жишээлээ энийг хойшлуулах гэсэн л утгатай захирамж байж байгаа захирамжин дээр нь яг энэ үг өгүүлбэрээр байж энэ жишээлээ. Тэр одоо аймаг орн маань яах вэ одоо би одоо яг л саяын намын даргын хэлдэг үгтэй адилхан. Ерөөсөө төсвөө баталгаа болъё. Одоо зүгээр хуралдаанд тараа. Энэ иргэдийн хурлын төлөөлөл одоо энэ үнэхээр удирдах чадахгүй байгаа намтай бол одоо хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар тэмцэл аймгийн засаг дарга бол одоо 6 сар болоод аймгийн иргэд хурлаар хурлаа ажиллаа тайлагнах хэрэгтэй. Аймгийн засаг дарга хуралтай байд юм бэл ажилтай байд юм биш төрөлтэй байд юм биш тэр Улаанбаатар шалгахтай явж байд юм биш ордогч гэж байгаа шүү дээ. Тэр ордогч нь ажилтаа завтаа одоо өвчтөө зовлонтой гэдэг нь дахиад нэг ордогч байгаа шүү дээ. Тэгэхээр ийм их бүрэн бүрэлдэхүүн бижиж энэ хурлаа яагаад тайлагнадгүй юм чинь. Энийг тайлгнахын төлөө энэ хурлыг хойшлуулах арга хэмжээ авч байгаа үндсэндээ. Тэр энэ Монгол Ардын намынхан маань үнэндээ сэтгэлд хүрэхгүй байна. Энийг одоо шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй. Одоо иргэдийн хурлыг үндсэндээ иргэдийн хурлын төсвөө батал. Бидний ирэх бол бид нэр хуралдаа очиж суухгүй 18 оныхоо төсвийг батлахгүй болвол жишээлгээд хурал тарах боломжтой. Одоо бидний хамгийн том авч чадах боломж энэ. Бид нар ажлыг явуулахын төлөө болохоо байлаа аймгийн чинь хөгжил дэвшил болохоо байлаа гэдэг иргэдийн хуралдаа ирж суугаад бүрүүгэн даргыг ажиллаа хийх боломжоор нь хангасан. Тэгэл бахан муу хэлэлэл гарсан. Одоо ингээд хуралдаа ирээд суухаараа сууж байгаа хүн буруутгах гэдэг асуудалд ороод байгаа шүү дээ үндсэндээ. Үйл ажиллагаа сайжруулъя, үйл ажиллагааг хурдан болгоё гэхээр болохоо болчиход байгаа. Та нар ойлголцооч. Нэг талдаа гараач. Дотоодын тэмцлээд зогсоож энэ Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрөө 16-аас 20 оны тэр мөрийн хөтөлбөрөө биелүүлээч гэж бид нар шаардж байгаа. Ажлаа хийгээч гэж бид нар шаардж байгаа. Тийм учраас өнөөдөр бид нар өнөхөр цөхөрч энэ аймгийн Монгол Ардын нам одоо эрх баригчдаас бид нар юу ч хүсэхгүй байхгүй. Ард түмжийн хүмүүсээс юм хүсээд нэмэр байхгүй. Бүтэн замынхаа талыг дуул 2 жил бол. Одоо 19 он бол ерөөсө ганцхан жил ажил хий. 20 он яадгүй гэхээр ерөөсө сонгуул зарлцдаг. Тэгэл бүх үйл ажиллагаа сонгуул зөрүүлээд сонгуулийн өөр амьсгал бий болчихлоор яадаг вэ? Ажил явахгүй шүү дээ. Монгол Ардын нам мордохын хазгаа байсан л анхнаас 2016 оны одоо сонгуулийн дараа бүхэл бүтэн сар аймгийн иргэд хурлыг хуралдуулахгүй тийм завсралга авч хойшлуулж байна. Энэ завсралга нь яасан нь гэхээр аймгийн засаг хурлын дарга булаацлалт чиглэсэн. Аймгийн засаг дарга дээр нам нь 2 хуваагдчихсан. Бас л албан тушаалаа булаацлалт чиглэсэн. Тэгээ энэ хагарал нь өнөөдөр дээд хэмжээндээ хүрээд төрийн ажлыг зогсооч. Монгол төрийн ажлыг ингэж зогсоож эднэрийн тоглоом болгож ингэхийн оронд дахиж одоо аймгийн иргэд хурлч тарж дахиж одоо сонгуул явуулж энийг шинээр эмтлэхгүй бол 20 он хүртэл яг л ийм л байдалд автагдана. Эдний дотоод хагарал хизээч хоорондоо ойлголцож чадхаас өнгөрсөн байна. Дотоод хагарал нь улам гүнзгийх шатанд очсон байна. Засаг даргын шийдвэр гаргадаг. Засаг даргын шийдвэрийг одоо нэг хэсэг нөхд нь нөгөө нэг бүлэг нь шүүхт өгдөг. Иргэдийн хурлын дарга нэг шийдвэр гаргадаг. Тэр шийдвэрийг шууд нөгөө засаг даргын нэг парагцсан захиргааны хэргийн шүүхт өгдөг. Энэ захиргааны хэргийн шүүхтэр Ховд аймаг бол үнэхээр яг энэ хэрэг бүртгэлээр бол үнэхээр тэргүүлж байгаа. Өөр ямар ч аймагт бол ийм зөрчил, тэмцэл, ийм асуудал байхгүй. Засаг дарга нь одоо хэдэн сар угтарсан байгаа юм уу? Байхгүй юм уу? Энэ хүн эрх зүйн чадамжтай юм уу? Чадамжгүй юм гэдэг асуудал өнөөдөр хамгийн эргэлзээтэй болсон. Дандаа шүүхтэр асуудал нь очиж байгаа учраас энэ дотоодын хагарал нь бол 20 он хүртэл бүр даамжрах учраас бид нар энийг богино хугацаанд эмчлэх хэрэгтэй.
Энэ эмчилгээ нь бол аймгийн иргэд урал тархах хэрэгтэй. Дахин сонгуул явуулах хэрэгтэй. Өнөөдрийн байгаа галсан дундад даргаыг томилоход хамгийн урд нь аймгийн засаг дарга хийжсэн туршлагатайгаа томилсон хүний нэг би. Жил харсан. Үнэндээ болохгүй нэг жилийн дараагаас бид нар болохгүй нэ. Энэ хүн үнэхээр стол нөгөө миний бодлоор бол одоо нөгөө 60 тэрбумын гэдэг асуудлыг хэрэг гэдэг асуудлыг бол энэ жижигхэн хуулбарыг энд ховд явуулж дандаа чадваргүй чадамжгүй хүмүүсээр энд албан байгууллагын дарга захирал эрхлэгч болгодог. Тэр нь ажиллаа хийж чаддгүй, хоорондоо уйлдаж чаддгүй гэж хариуцлага тооцохоор ярьж эхэлсэн. Огцруулаад чадахгүй байгаа. Одоо Монгол Ардын Хувьсгалт намынхны би бас ярианаас нь сонсч ирсэн л дээ дундаас нь. Тэгэхэд бол бид нэр огцруулаад ингээ явуулж чадахгүй юм ч одоо дэвшүүлэн зайлуулна гэж ярьж ирсэн. Гадаад руу нэг элчин сайдын яамын туслах гэдэг юм уу, Улаанбаатарын нэг яамд ажилчин болгоно гэсэн. Гэтэл тэрэнд нь нөгөө урд навилгалтаа тэмцэх газраас авсан нөгөө байцаалтын бичиг нь гарч ирэхгүй байгаатай холбогдуулан томилогдож явж болохгүй хоошлогдож ирсэн. Удахгүй энэ тэр авилгалтаа тэмцэхийн юм хүмүүс болоод хурдхан шиг энэ хүнийг л одоо явуулах хэрэгтэй байна. Ховд аймгийн үндсэндээ Монгол Ардын нам энэ хүнтэй хамт байхад бол цаашаа явахгүй гэдгийг ойлгоцсон байгаа. Аймгийн иргэдийн уралдаа одоо тэргүүлэгчд нийт нэг 11 төлөөл байд. Эндээс Монгол Ардын нам 7, манай ардчсан нам 4 байдаг. Тэгээ аймгийн иргэдийн уралдын тэргүүлэгчдийн хуралдааны эрцийг хэн бүрдүүлдэг вэ гэхээр өнөөдөр нэр ардчсан нам л бүрдүүлж байгаа шүү дээ. Ардчсан намын 4 төлөөлөгч дандаа орж сууж хуралданд бол саналаа илэрхийлдэг, эрцийг нь бүрдүүлдэг. Нөгөө ардын намын иргэдийн уралдын тэргүүлэгчдийн 7 төлөөлөл нь бас 2 багтчихсан. Дотроо 3-4-ээр. Тэгэд манай бүлдэг орж тэргүүлэгчд орж энэ эрцийг нь хангаж энэ төрийн ажлыг цаашаа үргэлжлүүлэх ийм үүрэг нь манад байгаа учраас бид нар ороод байгаа юм л. Гэтэл 7 төлөөлөх суудалтай мөртлөө тэргүүлэгчдийн хуралдаан дээр ерөөсөө 3 нөхөр нь орж ирдэг. Нэг бол 4 нөхөр нь орж ирдэг. Ингээд эрцэн хөрөхгүй болохоор за болида энэ Монгол төрийн бас нэг энэ тасралтгүй явагдах тэр үйл ажиллагааг нь бид нар зогсоож болохгүй. Тэгэл ардчсан намын 4 төлөөлөл ороод суугаад эрцгийг бүрдүүлээл явчих шээ. Үнэхээр Монгол Ардын намынх нь үнэхээр өөрсдөөс ичих хэрэгтэй. Ичих хэрэгтэй. Язгуур ирэх ашиг Монгол төрийн одоо үндсэн одоо тэр хөгжлийн төлөөх явах тэр аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчийн тэр нэг тангараг байдаг. Тэндээсээ дандаа гацсан. Айл нэг албан тушаал ярихлаар л бүр уургын мөрших одоо шууд хурдан давхдаг. Ажил төрөл ярихаар ургаа хад шиг таг. Энэ аймаг орнотгүй үйл ажиллагааг дандаа ингэж гацаадаг ийм л байдалтай.